хөх хотын өндөр ээж гэдэг юм байна шүү дээ. За сайн байцгаана уу манайхаа. Хөх хоттой буугаад алтааныхаа талбай дээр хүрээд ирлээ. Ер нь мэдээж хөх хотод ирсэн хүмүүс бол заавал үзэх ёстой газрын нэг бол мэдээж Алтан хааны гайхамшигтай гоё талбай. За Төмдийн Алтан хаан гэдэг би та бүхэнд урд нь урсаа зөндөө тайлбарлаж ирсэн. Одоо Алтан уургийн мундаг юм хаан байдаг. Ерөнхийдөө бол одоо хөх хотыг үүсгэн байгуулсан хүн гэдээ хэлж болно. Тэгээ ер нь бол хөх хот ирсэн хүмүүс бол заавал энэ дээр ялангуяа орой өдөш ирвэл гэрэл чийд насаад үнэхээр гоё энд бөө арга хэмжээ болдог. Сая Алтан хааныхаа хөшөөний тэндээс яригдсан чинь тэнд нэг арга хэмжээ болох гэж байгаа хүмүүс зүгээр амар том хөгжим тавьдсан зүгээр шуугж өгч байна. За яг энэ удаагийн ирсэн шалтгаан бол YouTube гэдэг компани захирал Дара гэдэг миний бас дүү байдаг. За би дүүтэйгээ бол одоо өөрөө нэг аялал жуулчлалын бизнест ороод тун удалгүй байж байгаа танилцсан. Ер нь бол Монголын аялал жуулчлалын бизнесийг хэн авч явдаг вэ гэхээр дандаа бүсгүүчүүд авч явдаг юм байлээ. Тэрний нэг нь манай YouTube-ийн Дара гэр бүгдээрээ мэднэ. Тэгээ Дара дүү маань уцс зохиод ганхуахаа хөх хот руу нэг эрүүл мэндийн аялал хийж байгаа маа та бас газар дээр нь очиод монголчуудаа сайхан хүргээд өгөөч гэдэг. Гэхдээ эрүүл мэндийн аялал жуулчлал зөндөөд байдаг ч гэсэн. Гэхдээ ганхуахаа манайх маш онцлогтой юм аа. Ялангуяа монголчууд чинь энд ирээд шинжилгээ мэлгээ өгөөд хариу мариугаа аваад ингэж тэгсээр гоод айгүй хугацаа зараад айгүй их тийм зардалтай өндөртэй байдаг юм аа. Дүүний нэг маш богино хугацаанд бүр green line гэдэг аахгүй те. Тэгээд ямар ч ойчор дараалахгүйгээр монголчуудыг үзүүлдэг тийм шийдчихэд байгаа маа гэдэг аахгүй те. Айгүй сонирхолтой. Манайх нэг ойчор дарааллын бодоод голцоо нэг хувийн эмнэлгүүдээр явчихсан юм байл та. Тэгээд тэр хувийн эмнэлгийнхэн шинжилгээний хариуг нь одоо юу гэдэг цаашгаа ингээд улсын эмнэлэг төвлөхээр тэрийг одоо нэг зарим нэг эмнэлгүүд нь тооцдог юм байл та. Тэгэхээр энэ бүхнийг ингээд шийдсэн юм зогц гоё үйлчлэгээ үзүүлэхэд тэнэ та хүрээд ирээ гэдэг аахгүй те. Тэгээд дүү маань одоо ингээд цуг ирсэн байгаа. За тажгүй юм дөө. За Дара гэдэг энэ мундаг бүсгүй байгаа. Жохон хүүхдэж битээ бодорой. Энд чинь алдар дихийн одонтой 27 настай алдар дих болсон авсан ёо. Ийм мундаг бүсгүй байгаа. За бөхөө сайн уу? Бөхөөг бол манай ахын зарим нэг нь одоо таньдаг байх гэж бодож байна. Би бөхөөтэйгөө Алтан зууд эмчийн 50 насны ойдор анх танилцж исэн. За мундаг ийм эмч байгаа. Монголчууд маш их буян хийсэн гайхамшигтай юм бүсгүй. Яг нь Дара минь одоо олон жил одоо аялал жуулчлалын бизнес эрхэлж байгаа. Эднийхэн чинь одоо миний мэдхийн Шанхай явуулж байгаа, Япон явуулж байгаа амар тэр хамгийн гол нь визний одоо зуушлал гэх юм уу те визний одоо тэр юу гэдэг ч те визний ажлыг бас шийдэж өгдөг те маш олон юм ийм гайхамшигтай юм мундаг бүсгүй байгаа. Яалчгүй одоо миний дүүнрийн нэг болсон. Анхаа ухааны дэрэгдэх одоо харьяа одоо 3 том улсын эмнэлэг байдаг юм байна. За улсын эмнэлэгт одоо тэрний 2 дугаар эмнэлэг дээр бүгдээрээ маргааш өглөө очих юм байна шүү дээ тийм үү. Очиод үйл ажиллагаантай танилцъя. Ямар аялал одоо дүү маань зохион байгуулж байгаа бүгдээр нь газар дээрээс нь үзье. Ерөнхийдөө яг монголчууд хөх хотод зөндөө эмчлүүлдэг бүгдээрээ надад хэлүүлдэг мэднэ. А гэхдээ эмчлүүлэх чинь айгүй цаг хугацаа ордог юм байна л да. Одоо юу гэдэг нь шинжилгээ өгчөөл тэрийг хариугаа хүлээх гэдэг нэг зэгсэр бол баг 7-8 чондог гэдэг үү те. А тэгэд энэ хоёрын маань хийсэн нэг зүйл юу гэхээр ерөөсө 3 хоногийн дотор бүх шинжилгээг ямар ч ойчор дараалалгүйгээр өгөөд шинжилгээнийхээ хариуг аваад өшөө дээрээс нь гоё хөх хоттой танилцаад те шопинг мопинг аяллаа хийгээд одоо ингээд нэг сумаар 2 туулаа буудна гэхчлэн ийм мундаг аяллыг л зохион байгуулж байгаа дүүмэн байгаад байгаа. Манай бөхөө эмчийг ерөнхийдөө монголчууд хөх хотын өндөр ээж гэдэг юм байна шүү дээ. Айгүй өндөр байгаа шүү дээ. За ингээд маргааш эмнэлэг дээр нь очиод уулзъя хэвлээ. Өө эн чинь бүр 1985 онд байгуулагдсан эмнэлэг юм байна. Одоо энэ шинэ байрандаа ороод 4 жил болж байгаа юм байна. Асар том эмнэлэг. За би энэ лобби зааланд нь байж байна. Энэ хажуу талдаа маш том одоо хэвтдэг эмнэлэг байдаг юм байна. Энэ нь болохоор одоо нөгөө бид нар амбулатор гэж ярьдаг те үзлэгийн одоо ийм том зааланд нь хүрээд ирлээ. Тэгээ сая бөхөө эмчд хоёр наашгаа замдаа явж байгаад бөхөө эмч надад бас айгүй чухал нэг юм хэллээ. Ер нь яг монголчууд одоо энэ байнга монголчуудтайгаа харьцаар угаад бүгд нь мэддэг болсон юм байна л да. Ер нь монголчуудын одоо энэ зүрхний өвчин, тэр дундаа нөгөө цус харвалт, зүрх зогсох энэ чинь айгүй залуужаад байгаа юм байна л да. Тэгэл гинт нас урчлаа, гинтийн юм болчлоо. Гинтийн ингэж ерөөсөө байдгүй маа. Энд чинь ерөөсөө урьдчилан сэргийлэхгүй байна, үзүүлэхгүй байна. Энэ болгоноос болоод ийм болж байгаа маа. Залуучууд байгаа юм ерөөсөө биш. Энийгээ урьдчилан сэргийлэх ёстой гэдэг зүйлийг л ярьж байна л да. За тэгэхээр манай Лара дүүгийн маань одоо энэ компани энэ багцад одоо энэ эмнэлэгт ирснээрээ юу багт чинь хэдүүлээ дээшээ гарч үзье. Би сая бүтэн явлаа 3 цаг гаруй явлаа барагдахгүй том эмнэлэг юм байна. За одоо энгийн хэрэг жишээлбэл эндээс ингээд нөгөө очроо аавн, дугаараа аавн, эмчээ сонгоно, хариугаа аавн юу ч гэнэ одоо ингээд ялангуяа ингээд эн чинь бүх юм хятад хэл дээр бид нар ойлгохгүй байгаа байхгүй тий. А монголчууд бид нар green line-тай учраас энэ ямар ч хамаагүй шууд дээшээ гарна. I have a date with the health. Эрүүл мэндэтэйгээ би энд учрлаа. Тэгээд ингээ management center гэдэг ийж орох юм байх шүү манайхаа. Бөхөө эмч маань энд ярилцсаар угаад зөвхөн нэг дахь өдөр 3 дахь өдрийг монголчуудад зориулаад green line болгоод авцсан юм байна.
Нэг өдөр энд өглөө эрт бэлэн байхын тулд хагас өдрийн орой вагоноор Улаанбаатараас гарах юм байна. Тэгээд явсаар байгаад мэдээж ирэндээ ирж хоноод өглөө нь хил гайлараа гараад хоолундаа энтчихэд автобусандаа суугаад тэгээд бүтэн садрынхаа орой Хөх хотод хүрээд ирэх юм байна. Дууд муудлаа аваад за нэг чухал юм 10-аас хойш юм мэдж болохгүй юм байна шүү. Ягаад тэгэхээр нэгдхийн өглөө энд ирж шинжилгээ өгөх учраас. За энэ ч нэ ирлээ Green Line-аараа шууд орлоо. Монголчууд маань ямар ч асуудалгүй бүх шинжилгээ чинь 4 цагийн хооронд өгч байгаа юм байна. Тэгээд сайхан хоол ундаа идээд буудалдаа очиод амраад маргааш нь сайхан чөлөө цагтаа гоё юм үзэх юмудаа үзээд нөгөөдөр нь буюу 3 дахь өдөр их чухал өдөр юм байна. 3 дахь өдөр энд дээрээд эмчнэлтэйгээ хариугаа сонсох юм байна. Маш хурдан хариунд гарч ирнэ гэсэн үг. За тэгээ хариугаа сонсчоод тэгээд оройн автобусаараа яваад ирэндээ очихоноод маргааш нь мэдээж монголчууд болсон сайхан зээл гэж ярьдаг те захаараа яваад тэгээд буцах. Нэгсэндээ 7 өдөр 6 шөнийн ийм аяллыг сая 550 мянган төгрөгөнд багтааж ийн гэдэг бол маш боломжийн үн гэдгийг би та бүхэндээ хэлэх гээд байна л да. Яагаад би тэгж хэлж байгаа гэхээр сая энэ өгж байгаа шинжилгээнүүдийг ингээд харж байна. Нэгд би ерөөс ойлгохгүй юм байна. Ганц ойлгож байгаа нүд нь дандаа энэ мөнгөнд дүнгууд л байна. 500 юу 800 2217 гэл те. Одоо нэг шинжилгээ гэхэд 2017 юан байгаа байхгүй. Энд ч одоо бараг гараа сая гаруй төгрөг шүү дээ. Тэгэхээр манай Лара дүүгийн аяллаар эн чинь сая 550 гэдэг бол маш боломжийн бүх юм нь ороод ч дээ. Маш боломжийн. Дээр нь түрүүн Лара надад бас нэг зүйл хэлсэн нь одоо өвчтэй ээж ч юм уу, эмээн ч юм уу те одоо настай хүнээ ингээд дагуулж явах шаардлага гардаг шүү дээ. Тэнгүүл дагаж явж байгаа хүнд нь 900 мянган төгрөг гэж байгаа байхгүй те. За бүр яг танад этгээд явууллаа гэмтэл энд нь ирээд бүх бичлэг мичлэгийг хийгээд ар гэрээхэнд нь бас өгнө гэдэг байгаа байхгүй те. Аюугаа сэтгэлдээ санагдаад байна. За бүгдийг нь өөр тайлбарлууллаа. Үнэхээр би ч нөгөө өөр эмнэлгийн хүн биш болохоор бүгдийг чэйжж амжихгүй юм байна. Зүгээр бичүүлчлээ тэрийг та бүхэнд уншаад үзүүлье. Ямар одоо энэ багцад шинжилгээ багтдгийм бай гэж тий. Асар их юм байгаа. За энэ чинь эрэгтэй багц, эмэгтэй багц, хүүхдийн багц ингээд тустай юм байна манайхаа. За би эрэгтэй багцаар нь уншия. За дотрын эмчийн үзлэг, цусны дарал, биенжин, өндөр. За цусны шинжилгээнд юу багтчихна гэхээр цусны ерөнхий шинжилгээ, элэг бөөрийн үйл ажиллагаа. За энэ баахан алаад, асаад ямар бөөлм LPG, GTP гэдэг асар олон юм байна. Цусны холестерин, шээсний ерөнхий шинжилгээ, бамбаа үйл ажиллагаа. Энэ дотор нь бас баахан юм байна. D витамины шинжилгээ, цусны бүлэглэл, D даймер. D даймер гэдэг чинь айгүй чухал гэсэн. Түрүүн нөгөө нэг цус хаана бөглөрөөд ийн гэдэг чинь одоо бүрийг тодорхой мэддэг юм байна шүү дээ. За эрдэсийн шинжилгээ нь бол кальц, натрий, кальц фосфорат, төмөр гэх мэт те. Эхо. За эхо дотор хэвлэлийн эхо, зүрхний эхо. За ясны сэргэжилтийн шинжилгээ, цээжний X-ray гэдэг чинь одоо рентген байлгүй дээ бодвол те. Рентген, зүрхний бичлэг. За ингээд бүр дуусахгүй. За эмэгтэй багцгүй. За ер нь бол ингээд маш олон төрлийн шинжилгээг энэ 4 цагийн хугацаанд ингээд аваад тэгээд хамгийн чухал нь түрүүний хэлсэнчлэн ерөөсөө нөгөөдөр нь буюу 2 өдрийн дараа бүх шинжилгээнүүд нь хариу гараад цааш сая бүгдээр нь явж тайлбарлуулсан цагт багтахгүй. Гэтэ бүхэн эмч нэг аюу гой сэтгэл гаргаад нэг мундаг юм хийсэн байлээ. Тэрийг би очиж байгаа та бүхэнд тайлбарлая. Үг ярьж болохгүй. Окей гэж. Жохо илүүдэлж интэй. Нүгээрээ жохо илүү. Тэгээ шууд та давстай юм хийдэг юм байна гэсэн. Тийм би ер нь жоохон давстай юм дуртай гэсэн чинь тэрийгэ багсах гэж чинь. Бодис сүлжээний л одоо юу юм шиг байна. За дараагийн нэг чухал аппарат энэ аппарат гэсэн. Би яхаа зүгээр энэ тентгийн эмнэлгээр зөндөө явсан ийм аппаратуудыг хараагүй юм байна. Энд юу үздэггүй гэхээр ясны сэргэжилтийг үздэг гэнэ. Наривчлаад хэдэн хувийн ясны сэргэжилттэй юм бэ гэдэг чинь гаргаад өгчдөг юм байна. За энэ бол бүр нарийн юм үздэг төхөөрөмж юм байна. Сая тайлбарлууллаа. Зарим нь ойлгохгүй юм байна. Миний ойлгосноор бол нөгөө захын судасны харимхай чанар гэж байдаг шүү дээ, тий. Тэрийг хэмждэг юм байна. За дээрэс нь юу ч вэ? Дөрвөн мөчний одоо судасны бөглөрл хаана байгааг тодорхойлдог юм байна л да. Тэгээ тэр бөглөрлчний аюултай гинэ одоо тэгээд зөвхөн зүрх уушиг тархилууд одоо очиод бөглөдөг юм уу, хагалдаг юм уу одоо яадаг чинь тэрийг чинь хэмждэг юм аппарат гэж байна. За гол нөгөө миний хэлсэн санаа бол одоо энэ гурван аппарат чинь гуруулаа нийлээл 1000 гаруй юаны ийм төлбөртэй юм байж байгаа байхгүй тий. Тэг чин манай Лара дүүгийн одоо компани багцанд нь энэ гуруулаа орчин багчшээ тий. За тэг энийг чинь ингээд зөвшөөрүүлэх гэж манай бүхэн сая зүгээр хичнээнч дарга зэрэгтэй уулз бараг л 10 гаруй дарга зэрэг мэрэгтэй уулзж энэ чинь зөвшөөрлийг ингээд авсан гэдэг байхгүй. Энэ айгүй гоё тийм сэтгэлтэй байгааг ингээд харуулад байна л да. За энэ том эмнэлгийн яг 15 давхарт нь олон улсын өвчтний эмчлэг тасаг гэж тусгай тасаг байдаг юм байна. Тэгээ олон улсын гэж хэлж байгаа боловч энэ намрын эмч яг баг монголчууд зориулсан юм байна шүү дээ тийм үү? Яг өндөө монголчууд голцоо ирж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр нэг өсөндөө монголчууд зориулсан тасаг гэж баг хэлж шуулна. Тэгээ би сая намрын эмчмээс яваад бүх тасгаас хаан танилцууллаа, үйл ажиллагаатай танилцууллаа. Янзын гоё юм байна.
Зүгээр яг сая ингээд history яриулсан чинь хамгийн сүүлд одоо нэг Эрдэнтес гэсэн бахаа нэг залуу ингээд хүзүүнээс доош мэдээгүй ирээд тэгээ энэ дур 30 гаруй хоног имжлүүлээд одоо зүгээр ажиллаа хийгээ явж байна шүү дээ. Тийм өөрөө алхаад юу тийм тохиолдол зөндөө байгаа шүү дээ тийм ээ. Тийм ийм өвчтнүүд олон байгаа. Манай яг одоо Монголоос бол жишээлбэл манай өмлөгийг зорж ирж их одоо ийм ясны талын ийм хүмүүс бол олон байгаа. Тэгээд өөр хүмүүс эрэхтэн бол олонгийн нөлөөд хүнд болцоход ирсэн байхгүй юу. Тэгээд манай энд өмтлүүлээд манай одоо хаалгааны өмтлөгөө байна. Эсвэл хавлгаа бусын Европ өмтлөгөө байна. Эдгээр өмчлөгөөр дамжиж бүр одоо өөрийн хөл дээрээ зогсоод өөрийнхөө сөрхий амьдралдаа нь орсон юм байна. Тэгээ хамгийн чухал нь одоо намрын эмчмэн яг ингээд монголоор айгүй гоё ярьж байгаа байхгүй. Энд чинь айгүй хэрэгтэй байхгүй те. Ялангуяа ирж байгаа өвчтнүүд маань ингээд communication хийхтэй одоо ойлголцох хамгийн чухал байгаа тийм. Яг би нэг сонирхсон гэхээр манай ларга дүүгийн вакцинд одоо орж шинжилгээгээ өгчөөд тэгэд шинжилгээ хүмүүний шинжилгээ ямар ч гарч болно шүү дээ. Жишээлбэл одоо шинжилгээгээ харж байгаад өө тань энэ чинь болохгүй шүү, энэ чинь болохгүй шүү. Ингэ шаардлагатай байж тээ гэвэл шууд энд үлдээд одоо тэрний бүгдийг ингээд намрын эмчээр дамжуулаад ингээд зуушлаад өгөх юм байна л да. Би бол тэгж ойлголоо. Энэ ийм талархлын гоё самбар байна л да. Тэгээ би энэ сая ингээд анзаараад харсан чинь аюулгүй олон монголоор одоо ингээд талархал та бүхэндээ баярлалаа талархал гэл тээ. Тэгээ зарим нь ингээд англиар бичснүүд нь дандаа бас манай монголчууд байгаа байхгүй. Одоо энэ жишээлбэл I came from Mongolia to your hospital for urgent surgery due to spinal nerve disease гэдэг. Thank you Mr. Dr. May гэдэг одоо энэ талархал бичиж байна гэдэг чинь эдгээд гарсан гэсэн үг шүү дээ. Нугас одоо нуруу нугасны мэслэгдэх чинь асар хүнд мэслэг байгаа байхгүй тий. Тэгээ тэрийг эдгээдсэн одоо ингээд талархлын бичиг талал монголчууд байж байгаа байхгүй. Түрүүн дээр талархлын самбарт thank you Dr. Dongmay гэдээсэн байхгүй. Тэгсэн чинь Dongmay ч манай намайг өөрөө юм биш тий. Тэгээ энд их гоё тийм самбар байна л да. Одоо энэ сая намрын эмч надад бүгдийн сайхан тайлбарлаа те spinal surgery, joint surgery, sports medicine энэ 8 төрлөөр энэ эмнэлэг одоо энэ ч нэг жил болгоны хятадын бүх эмнэлгүүдийн хооронд тийм нэг юу гэдэг те уралдаан ч гэдэг юм уу эсвэл тийм өрсөлдөөнч явдаг юм байл дандаа ихний 1-2 ордог гэж энэ эмнэлэг Монголоос хэлсэн юм уу? За. Тажгүй юу? Тажгүй өнөөдөр хэвдэж байгаа. Өнөөдөр хэвдэж байгаа юм уу? 7 хаалган дараа гэсэн хүүхд. Оо тийм үү. Хүүхд чи юм уу чи өөр юм уу? Хүүхд мань юм. 6 настай хүүхд. Яс. Гайгүй. Хэрэглэгт намраа. За сайн. Хүмүүс сайн байна уу? За одоо гоё монголоор ярьж амар юм биш тийм те. Тийм байна. Алтан нарны өрөө тэгээд өрөө болгон нэртэй юм биш тийм. Өөрийн нэртэй гоё. Тийм бүр өөрөө сайхан. Тийм байна. Энэ одоо манай нөлөөд одоо бүчэр ийм монголчууд бол ийм үе мөчийн ийм асуудал олон байдаг байхгүй. Тэгээд одоо жишээлбэл үеийн төгслөх, эргээд эсвэл хагасаас үеийн солих, эргээд бүтэн үеийн солих, төнгөний үеийн солих, нурууны бол та. Эдгээр хаалгаа бүр манай хүмүүс бол одоо амар юм. Сөрхий хийдэг. Одоо өнгийн curl хийдэг гэсэн үг байна уцрууд. За ээж байгаа нэг үзүүлэх стол юм байна. Нурууны жоох асуудалтай байгаа. Яг одоо настай хүмүүсийн өндөө нь бол олон асуудал. Эргээд ийм хүүхдийн жишээлбэл 60 настай, 13 настай хүүхд шүү дээ. Ингээд нурууны морилттай тэрийг тэгшилж дээ те. Оо ямар гоё юм бэ. Асхан болоод. Ингээ асхан болчихвол ингээ сүүлд хүүхэнчүүд чинь ингээ тийм шүү дээ мэгтэн хүнд ч одоо жирэгтэй шүү дээ. Эргээд нурууны дискийн асуудалтай, эсвэл өрөвслийн асуудалтай ийм олон одоо манай өмнөд бол эдгээр талаараа их дагуулга хандлах. Тийм байна. Мундаг. За амжилт намрын эмч баярлалаа. За. Би манай бас Монголын хөлтөнд байна тэрийг өргөө үзчихье. Би сая намрын эмчд би нэг гараа ингэж гар барилтаа хийж хагаад хуглаад юм дали болцсон гэсэн чинь надад ч ямар ч асуудалгүй. Миний энэ гар ингэ тэнийдгүй ингэж унаад чинь ямар ч асуудалгүй гинэ. Японд ангаа ухааны докторийн зэрэг хамгаалсан. Яс сэргийлтийн тасгийн дарга, олон улсын тасгийн дарга, ерөнхий эмч, ангаа ухааны доктор, магистрийн зэрэг мундаг эмч байна. 2 гараа эмчлүүлээ. За, эмнэлгийн ажиллагаатай бүтэн өдөр явж танилцлаа. Маш олон эмч нартай уулзлаа. Үнэхээр супер гоё эмнэлэг байна уу? Ярих юм алга болоо. Үйл ажиллагаатай нэлээд сайн танилцлаа. Одоо энэгээр үйлчлүүлж байгаа хүмүүст маань нэг түрүүний хэлсэнчлэн 1 өдөр шинжилгээгээ өгөөд 2 өдөр нь сайхан амраад 3 өдөр бол хамгийн чухал өдөр гэж байна. 3 өдөр буцаад энэ эмнэлэгдээ ирээд шинжилгээнийхээ хариуг авна. Шинжилгээний хариу гэдэг ийм 20 нүур ийм хууц өгчт юм байна шүү дээ. Одоо энэ чинь тэгээд ингээд шууд хувийн нууц учраас ингээд задлж болдгүй юм байна. Тэгэхээр хүн өөрөө задлах юм байна. Манай Лара дүүгийн өөрийнх нь болохоор ганхваханд би жишээ задлчихаа ээлжлээ. За ингээд шинжилгээний хариунууд ингээд гараад ирд юм байна да. За одоо би ямар ойлгох шүү. За энэ чинь тэгээд хүн бүчлэн яг мэрэгжлийн орчуулагч одоо ангаахын орчуулагч болж шүү дээ тий. Эмчтэн сууж байгаа та бүхэн тайлбарлаж өгөх юм байна. За ийм байна, таны хариу ингэж гарлаа гэдэг. За хэрвээ шаардлагатай бол одоо үргэлжлүүлээд явах юм бүх юм түрүүн хэлсэнчлэн зуушлаад өгөх юм байна. За
ийм л мундаг имлэг байна. Тэгээ та бүхэн энийг сонирхож байгаа бол одоо мэдээж надаа итгэл ингээд явчихна гэж байхгүй шүү дээ. Энд чинь YouTube компани руу очиод уулзаад үз. Миний доогуур гарч байгаа утсаар холбогд. За хамгийн чухал нь YouTube компани дээр очихоор мэрэгжлийн хөх хотын ангаахыг төгссөн эренцэн гээд бүсгүү сууж байгаа юм байна. Тэгэхээр тэр бүсгүүгээс асуу. Одоо тийм ээ тэгжээж явсан дээр шүү манайхаа. За би зөв сая ингээд явхад надаа нэг бодогдсон юм зүгээр 500 юан нэмж төлөөд тэр хавдрын 5 маркер гэдэг байгаа юм тий. Тэрийг өгцөн дээр юм байна. Надад бол тэгж санагдлаа. Тэрнийх нь хариу нь яг 3 өдрөөр гарахгүй 5 өдрийн дараа гаргана араас чинь явуулчихна. Манай YouTube компани миний доогуур гарч байгаа учраас холбогдоорой. Эсвэл бичлэн очиж бас уулзч болно шүү. Хаяг нь болохоор бидний нөгөө нэг нарны гүрж яриад байдаг шүү дээ. Нарны гүрний яг баруун талд нь World Wine гэдэг одоо манай төшөөгийн World Wine-ны том офис байж байгаа. Тэрний 9 давхар лифт дээр гарангууд манай YouTube компанийн байж байгаа юм байна. Зүгээр яг нөгөө нэг сумаар 2 туулаа буудан ч гэдэг те маш боломжийн үнэтэй те би зүгээр лара дүрээс та нар чинь тэр өөрснөө ашиг машигтай ажиллаж чаддгийм гэсэн. Үгүй ганх байхаа эндээс нэг ашиг машиг олоод байх нь чухал биш ээ. Ялангуяа хүмүүс гоё буян хийгээд тэгээд энэ хүмүүс нь таалагдах юм бол манай компани дараа Шанхайгийн ч юм уу одоо Японы аяллыг сонгоно штэ гэд энэ философи нь надад айгүй таалагдж байгаа хгүй манай дүүгийн. За би бол ирээд энд намрын амжилттай ямар ч гэсэн гараа үзүүлэхээр болчлоо. Мөн ээж байгаа ч нурууг нь үзүүлэе гэж бодлоо. За ингээд дараа дараагийн дог хүртэл баяртай манайха.